Би танаас багш нарын цалинтай холбоотой асуулт асуух гэж байна. Гэхдээ яг одоо хэдээр нэмхийн ямар боломжтой тэр тухай биш. Ер нь зүгээр иймэрхүү асуудлыг яаж шийдэж байх вэ гэдэг дээр зарчмын байр суурь ер нь бодлогын шийдэл яаж хийх талаар асуух гэж байгаамаа. Зүгээр яг манай үе үеийн засгийн газрууд нам харгалзахгүйгээр дандаа алдаа хийж ирсэн нь бодлого гэд бүх хүслийнхаа чагсаалтыг баталчаад асуудлаа эренбэлэхгүйгээр төсвөө тухайн үеийнхаа байдлаас хараад зоочдөг. Эцсийн дүндээ яг эренбийн дээгүүр гэгдэж байгаа ажил хоцордсон байдаг. Энэ бол яг багш эмчийн цалинтай холбоотой асуудал. Энийний цаана жагсахгүй байгаа ч гэсэндээ бас яг дараагийн ээлжинд цалин нэмүүлэхийг хүлээж байгаа тийм олон лугуд байгаа. Тэгээ яг жагсан нь нэмүүлдэг. Эсвэл тухайн үед чанга дуурсан нэмүүлдэг. Энэ бол бодлого биш. Тухайн үеийн асуудалд чирэгдэж байгаа гал унтрааж байгаа явдал болчиход байгаа юм. Тийм болохоор зүгээр чааштай яг энийг жагсан үед нь биш. Дуйлан болгож биш. Нэлээд урт хугацаагаар зөвхөн эх жилийн асуудал биш. Эх 3-5 жилийн хугацаанд асуудлаа эренбэлж байгаад үнэхээр чухал гэж үзэж байгаа бол багшийн ч юм уу, эмчийн ч юм уу, төрийн албан агчийн ч юм уу хинийхэн ч цалин нэмэх бодлогыг тууштайгаар баталчаад тэрнийхээ дагуу гишүүд нь болон иргэд багш эмчнэр нь эсвэл цалин авах гэж байгаа иргэд нь хяналтаа тавиад явдаг. Энэ бодлогыг та яаж хийх вэ? Энэ бол хийнгээ хэлэхэд амархан боловч яг үүндээ Монголын улс төрд бидний шийдвэр гаргаж байгаа төвшөнд бол жишг болоогүй асуудал байгаа. Тэгээ энэ дээр бол яа харахгүй одоо засгийн газрын зүгээс дөрвтойхон шиг урт хугацааны, дунд хугацааны тоотоо дүнтэй тийм шийдвэр, бодлогын шийдвэр гаргах юм бол их хурлын зүгээс ч гэсэн их хянаад явах боломж байна. Энэ дээр та ямар өөрчлөлт хийх гэж байна вэ гэдэг. Эх 3 жилд 27 гэд багш нарын цалин 3.5 сая төгрөг хүргэх, багшийн хөгжлийн хөтөлбөр, орон сууцчлалын, нийгмийн хамгааллын зохис төлөвлөгөө боловсруулах. Энэ утгаараа боловсруулалтын салбарын зохис реформ хийх, боловсруулалтын салбарт инновац, захин технологи, шин дэвшлийг ашиглах замаар боловсруулалтын зардлыг бууруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах замаар багш нарынхаа цалин урамшууллыг нэмэх юм зохис төлөвлөгөө боловсруулалт даалгаврыг ажиллаж байна. Мэдлэг цэгмээс ахуулаад зохис реформ хийж байгаа. Эн чинь 12 цаг гээд 30 хичээлийн 30%-ийг норматив цаг, захин онлайн хичээлийн цаг улсын дэлхийн хэмжээний боловсрол эзэмшүүлдэг багш нар хичээл заалгах энэ төргээд ийм зохис реформ хэрэгжинэ. Энийн үр дүнд багшийн ачааллыг бууруулна, багшийн цалинг нэмэгдүүлэх юм зохис бодлого хийж байгаа. Ингээ эх 3 жилийн бодлого бол би тодорхой энэ 5 жилийн үндсэн чиглэлд өгч байгаа. Харин өнгөрсөн 3 жил та бүхэн бас яг ингэж адилхан тэмцээд нодон жил нүүрсний үн өндөр байхад, уржин жил нүүрсний үн $325 байхад 10-10%-аар нэмээ явж ирсэн бол өнөөдөр 30% гэж энэ төсөв эдийн засаг өндөрсөн улс төр гадаад нөхцөл байдал шатхан тос бүх юм өндөрсөн сорилт бэрхшээлийн дунд ингэж инфляцид нөлөөлөхөөр ийм шаардлага тавихгүйгээр урд өмнө та хэд маань бас жоохон тэмцэж явахгүй яваа гэж би бас зарим хүмүүс хэлээд байгааг уламжилчмаар байна. Гэхдээ бид багш нарынхаа хүндрэлтэй нөхцөлийг ялангуяа шин залуу багш нарын Улаанбаатар хотын багш нарын сая 484 мянган төгрөгөөр инфляц зардал өндөр болсон байгааг энийг тодорхой түвшинд хүргэж нэмэгдүүлэх ийм бодит шийдэл хүрээд ажиллаж байгаа. Энэ дээр та хүмүүс хамтарч ажиллаж байгаа талархал илэрхийлье. Эх 3 жилд үл эдийн засгийн өсөлтийг бид энэ авилга хулгайтай тэмцэх шинэ эдийн засаг бий болох, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, засаглалын реформын 5 зохис реформыг хэрэгжүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлж өнөөдөр өргөн барьж байгаа энэ 2026-аас 2030 онд Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд тусгацсан зорилтын хүрээнд цалин хөдөлгөөний тогтолцооны шинжил хий гэж байна. Гүйцэтгэл бүтээмжид суурилсан. Ийм зохис шинжил хий. Жишээлбэл 47 мянган хүн боловсролын салбарт 954 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна. 58 мянган багш, за яг үнэн хэрэг дээр 52 мянган багш ажиллаж байгаа нь тийм ээ. Цуур доод цалин залуу багш нар дээр бол 1-4 жил ажилласан сая 484 мянган төгрөг байна. Тэгэхээр ийм учраас эхний боловсролын салбарыг гүйцэтгэлээр санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын салбарт эрүүл мэндийн салбартаа энэ эрүүл мэндийн даатгалын сангийн шинжилэл, шинжилх ухааны байгууллагын цалин зохицоор нь 3 жилийн хугацаанд нэмэгдүүлж дор хаяад $1000 буюу 3 сая 500 мянган төгрөг түргэх тэр хэмжээгээр бүтээмжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэл суурилсан цалингийн тогтолцоон жижиг зохис шинжилгээх. За ер нь энэ бид нар бас нэг яг энэ хөгжлийн бодлого төлөлтөө хуулиа уншиж сайн ойлгомоор юм байлаа. Ялангуяа төсөв эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаа гишүүн таавал энэнийг бас барьдаг хэрэгжүүлдэг байхгүй бол нэг юм бодлогын зөрүү гарчаад
их хурл дээр ч гэсэн хилцүүлгийн дараа алдагдчихад байна. Бид үндсэн хуулинд хөгжлийн бодлого тогтвортой байна гэж 2019 онд олж оруулаад үүний дагуу хөгжлийн бодлого төлөлтийн хуулийг баталсан юм. Хөгжлийн бодлого төлөлтийн хуулиар 5 жилийн үндсэн чиглэлээр батлана. Одоо бид манай засгийн газар улаанд 26-аас 30 онд хэрэгжүүлэх нийгмийн эзэн засгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлээр орж байна. Энд ч цалингийн бодлого энэ үр дүнд чиглэсэн цалингийн бодлого шинжилгээ ингээд зохицоор нь оруулаад явж байгаа. Энэ дээр үндэслээд жилийн төлөвлөгөө баталдаг. Улсын хурл. Жилийн төлөвлөгөөн дээр ирэмбэ тогтоодог байхгүй юу? Наад яриад байгаа хөрөнгө оруулалт, урсгал зардал, багш хэмжээний энийг охирлоор тогтоож байгаа. Гэтэл энэ 4 сард баталсан 4-5 сард баталсан байгаа жилийн төлөвлөгөөнд чинь энэ асуудал тусаагүй байхгүй. Харин гишүүд нэмээд баахан хөрөнгө оруулалтууд тойрог шинж нартай оруулалтад орж ирээд энэ ирэмбэ алдчихад байгаа. Энэ хөгжлийн бодлого төлөлтийн хуулиа хаана зөв хэрэгжүүлвэл жилийн төлөвлөгөөнд туссан багш хэмжээний цалингаа нэмэгдүүлээ. Энэ төлөвлөгөө тусгаж явах хэрэгтэй. Тэгтэл харамсалтай засгийн газар 3 жилийн 3 талд хамтарсан хилцээр үүдэрчний хэлтэй байгуулчаад 30% нэмнэ гэж тохирчоод сүүлийн 3 жил жилийн төлөвлөгөөнд оруулаагүй, 5 жилийн төлөвлөгөөнд оруулаагүй, төсөвтөөч оруулаагүй явж ирсэн бас. За мэдээж жил болгон нэмэгдүүлж ирсэн энэ бол босрлын хуулиар энэтэй тусдаа хэрэгжүүлсэн босрлын салбарт бол өөр бий. Ийм учраас энэ жилийн төлөвлөгөөн дээр энийгээ тусгаад жилийн төлөвлөгөөний дагуу төсөв өргөн барьж ирэмбэлж орж ирж байгаа. Тэгэхээр ерөөсө бүх зүйлийг хашсан шүү дээ. Жилийн төлөвлөгөөрч 24 байна урсгал зардал тийм багш хэмжээний цалин нэмж болохгүй гэсэн агуулгатай 24-д барьсан байхгүй. За тантай санал нэг гол яг энийг л асуугаад байгаа. Асуудлаа эргэлээгүй байжгаад засаг нь өөрөө төсөв өргөн барьж байгаа бодлогоо дэвшүүлж байгаа газар нь тэрийг хайчаад эргээс үлдэн жагсахаараа асуудал тулдаг ерөөсө болохгүй болчиход байгаа юм. Тийм болохоор их хурл гэхээс илүү засгийн газрын зүгээс энэ дээр яг тэр төлөвөө гаргахдаа төсвөө зоохдоо дойлон болохгүйгээр нэмээд байх юм бол үнийн өсвөл инфляцийн ч гэсэн дэлгэц зүв байгаа юм аа. Тэгэхээр энэ дээр л яг үүндээ бол нэгэнт бооцсон зангидсан төсөв дээр одоо ярихаар төр хугацааны гал ундрах болж байгаа. Тэрийг бол та сайн мэдж байгаа. So таныг би юу хүсэж байна гэхээр дараагийн удаа яг энэ дээр яг засгийн газар таны яг сая хэлснээр төлөвлөгөөндөө оруулж агаад тодорхой дүнтэй дойлон болохгүй энүүхэндээ батлаа тэрийг хянаад явчих юм бол үр дүнтэй юм байлаа. Тэгээ зөвхөн эмч багш нарын хувьд цаашдаа бас бусад салбарын цалингууд бас асуудал байгаа маа. Ер нь бас энэ төсвийн цагалбаруудаа зөв болгохгүй бол төсвийг 9 сарын 1-нд өргөн барьдаг болчихсон. Тэгтэл бидний энэ хийж байгаа ажлын гүйцэтгэл 9 сарын эцсийн дүнгээр одоо түүхэндээ бах өндөр рекорд хэмжээ нүүрс экспортлоо бит хэмжээгээр манай улсын зээлжих зэрэглэл стандарт энд Poor's WB 2B болгож 13 жилийн түүхэнд анх дээд хэмжээнд хүрлээ. За мөн Fitch агентлаг зээлжих зэрэг төсөв ингээ үр дүнгууд гараад төсвийн орлого нэмэгдээд цалин нэмэх боломж жоохон ч гэсэн бий болж байна. Гэтэл 9 сарын 1-нд өргөн барихад бол бид нар дөнгөж 3 сар ажиллаж хахад шал ондоо байсан. Тэгтэл бас төлөвлөлт нэг талаас зөв боловч манайх шиг уул уургаас хамааралтай гадаад зах зээлээс хамааралтай цөөхөн хэдхэн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай экспортын бүтээгдэхүүн чинь үндсэндээ нүүрс зэс хоёрын үнээс хамааралтай эдийн засгт чинь энэ хоёр нөөц өчтөл бүх зүйлс савлчаад байгаа. Бүх орлого унаад бүх эдийн засаг өөрчлөгдөөл ингээл төсвийн төлөвлөлтийг